Шинэ бичлэгэндээ давтаа морил. Тэгээ ойрд бол үнэхээр стресстэй байлаа. Үнэхээр надад хэцүү байлаа. Тэгээ одоо энэ бичлэгэн дээр хамаг стрессээ гаргах гэж байна. Залуусыг муулж. Тэргүй хийтлээд байх юм бол зүгээр скиплэж болно штэ. Заавал чи ингэ нэрүүгээ баруун байр намайг ингэж үзэх шаардлагагүй. За ямар залуусын талаар ярих вэ гэхээр үнэхээр энэ залуусаас холдоо, үнэхээр чамд хэрэггүй. Тэг яг тийм худлаа залуусыг ярина. За нэгт заяа. Нэгт гэх юм бол андаг залуус, синддэг, андаг, чамтай уцаар ярьдгүй, чамтай уулздгүй. Тийм. Хүн дээртэй хичнээн ямар ч завгүй байсан ч гэсэндээ чат чих зав бол угаасаа хинтж байдаг байхгүй юу? Тэр чамд угаасаа сэтгэл гарахгүй байна, чамайг хайрлахгүй байна. Тэрэнд чиний юу хийж байгаа, одоо яг юу хийж байгаа, юу бодож байгаа, яаж байгаа, ээж байгаа нь ямар ч огт хамаагүй байгаа байхгүй юу? Тийм болохоор л чамтай чатлахгүй байгаа. Тийм болохоор л чамайг ингэж синдээд байгаа байхгүй юу? Зүгээр ингэж чиний чатыг харснаа ингэж за гэж бодчихснаа ингэж хальт өөрөө мэгэл ингэж мартцсан байгаа байхгүй юу? Зүгээр л тэр чамайг бодохгүй байна. Тэрэнд чи ямар ч хамааралгүй. Хоёрт гэх юм бол уулздгүй залуус. Нэг санаа харьцаад ижиж хизээ уулзах нь мэддэхгүй, яагаад байгааг мэддэхгүй. Чамайг хичээлээс ч юм уу, сургуулаас ч юм уу, ажлаас ч очиж авдаггүй. Ямар нэгэн ингээ уулзах боломж байсаар байтал тэр ингээд уулздгүй. Тэр чамаа зүгээр л ингээд запаасандаа байлгаад байгаа байхгүй юу? Яг хэрэгтэй үедээ уулзна гэд байлгаад байгаа. Чамтай ингээд уулзах ямар сонирхолтой байна, чамайг харах ямар сонирхолтой байна. Амьдаар чинь ингээд тэсгий ядан догдолж хараад ингээд уулзахыг хүсэхгүй байна. Толгойд нь угаасаа ямар ч тийм уулзъя гэсэн бодол орж ирэхгүй байгаа байхгүй юу? Гуравт гэх юм бол хамаагүй хилдэг, шүүмжилдэг залуус бүдүүлэг. Чамаа ингээл юм ярьж хагаад үгүй наа чинь тийм штэ. Хүмүүсийн хажууд эвгүй байдалд оруулах юм эсвэл чамтай хамт байхдаа чамайг шүүмжлээд идэг. Яг нэг тийм шүүмжлээд идэг. Юу мэрч юм бэ? Надад ийм охтууд таалагддгүй. Би ийм тэрхүү хүмүүсийн охтуудыг ингэж боддог. Гэх мэтчлэн. Чиний ингээ юмнуудыг хөвчлийн ингээ шүүмжлээд идэг. Ингээд дургуйч гэсэндээ үнэхээр сайн хүн болвол ингээд яг би тэгж боддог байсан ийм тийм ингээ зөөлрүүлээд ингээ хэлдэг байхгүй зүгээр шууд л чамайг шүүмжлээд ах юм бол угаасаа тэр ингээд эвгүй мал чамайг гомдох үе чамайг ингээ сэтгэлд нь сэв суух үе сонь санагдах үе гэж тэр хүнд ерөөсөө ингээд юм бодохдохгүй байгаа байхгүй юу тэр чиний гомдох үгүй чинь тэр хүнд ямар ч хамаагүй гэсэн үг харин ч би энэний дээр байна би энд ингээ хэлчлээ энэ одоо өөрийгөө ийм гээд ингээ мэдчихлээ тий энэ угаасаа юм уу харагч гихш мэдчихлээ яг нэг тиймэрхүү дөрөвт гэх юм бол бэн штэ уцаа нуух чата нуух хинтээ ярьснаа нуух кодоо солих үнэхээр тэр чата ингээ чамаас нуугаад байвал үнэхээр нуух юм байгаа бол нууж байгаа штэ хувийн орон зай бла бла ёо тийм юм угаасаа байхгүй хувийн орон зайтай баймаар байвал яах гэж надтай үер гисэн яах гэж надтай харьцсан тэгвэл хувийн орон зайгаа эдлээд ганцаархнаа явж ил байг л тий тэр чатанд нь ямар нэгэн охин эсвэл зүгээр найзтайгаа чамайг муулсан ч юм уу тий мөрөө тавьсан ч юм уу эсвэл чамайг ингээ зүгээр л ингээ запаасандаа байлгадаг мэдчүүдээ гэсэн ч юм уу зүгээр л ямар нэгэн чамайг ингээ чамаас нуугал юм байгаа чиний эсрэг хэлцүүл байгаа болоод л тэр ингээ чата чамаас нуугаад байгаа байхгүй юу уцаа чамаас нууж ин галеригаа нууж ин кодоо сольж ин хэрвээ чамд ингээд пасын чи мэддэг байхад тэр ингээ устгаад сольчих ч юм уу тэгэх юм бол угаасаа нуутай штий нуух юм бэ штий чамайг яна энэ мэддэг юм чинь ороод хараа мэдчихвүдээ гэд айж байгаа байхгүй юу чамаас нуугаад байна тийм байхад ингээд хувийн орон зай би хүндлэх хэвээр ийм тийм гэсэн юм байхгүй чамд үнэн ч хүн бол уцаа хамаагүй үзүүлнэ хинч тэгээд пасын авлаа гэд хувийн ээж аавынхын чатыг үзээд ээж идэх охин байдгүй л ахгүй яг үнийг хэлэхэд тэр чамаас айжин чамд пассворд өгч чадахгүй. Энэ бол угаасаа амар ойлгомжтой. Зүгээр л зайлвал. За 5-т гэх юм бол шалтгаан хэлдэг. Та хоёр уулзах хэрэгтэй байлаа. Би ийм юмтай болчлоо, тийм юмтай болчлоо ингэчлээ уучлаарэ. Та хоёр кино үзэх хэрэгтэй байлаа, та хоёр ингэх хэрэгтэй байлаа. Тэ бүх зүйл дээр шалтгаан хэлэх. Хоцорж ирлээ, бас шалтгаан хэлээ. Манай найз зарим ингээд тэгсэн, тэгээ би замаараа ингээ юм өгсөн, тэгсэн гэл. Үнэхээр олон ингээ шалтгаан хэлээд байх юм бол тэр үнэхээр худлаа шүү. Чам дээр ингээд ямар ч анхаарал нь төвлөрөхгүй байна. Чамаа гэсэн бодол ямар ч байхгүй байна. Чамд ерөөсөө ингээ сэтгэл гарахгүй байгаа болохоор тэр ингээ ямар нэгэн тэр юмнасаа хоцрох ч юм уу ингээд
ингээд байгаа болохоор л чамд худлаа хэлээ шалтгаан хэлээд байгаа байхгүй юу. Харин тэгчихсэн чи ингэсэн юм аа. Гэл ёо энэ бол үнэхээр болооч тий. За 6-т гэх юм бол ямар нэгэн сэжиг төрүүлэх. Чамд нэг цаанаасаа ямар нэгэн охинтой чаатлаад байгаа мó нэг тиймэрхүү санагдаад харцаа марцаа энэ охинтой ингээд явдаг юм шиг эсвэл нэг намайг хуураад ч байгаа юм шиг ингэж байгаа юм шиг ямар нэгэн сэжигл төрж явах юм бол үнэхээр сэжигтэй болоод л чамд төрнө. Үнэхээр шүү. Үнэхээр эмэгтэй хүн өөрөө гэсэн 100% байдаг аахгүй юу? Жохон ч гэсэн ингээд чамд мэдрэгдэх юм бол үнэхээр л тэр тийх гэж тийм гэсэн үг. Чамд зүгээр жохон ч гэсэн эвгүй сонин сэжиг төрүүлээд ийм мэдрэмж авах юм бол үнэхээр л үнэн байдаг шүү. Зүг зүгээр байгаа хүн бол чамд бол сэжиг хизээч төрүүлэхгүй. Чамайг хайрлаад ингээд бүх юм төгс байхад бол чи ерөөсөө ингээд сэжиг төрөөд үгүй л гүдээ. За үгүй бистэ ургуулж бодож ингэж тэгж гээд зовох ямар ч шалтгаан гарахгүй. За 7-д гэх юм бол зөө эмэгтэй найзтай ч зэдгэх өөр охтуудыг харах. Найзуудаараа байл та. Өө наад охиноо дуудчихаа зүгээр дуудчихаа. Би бас нэг эрэгтэй найзаагаа дуудчих юм уу те. Үертгүү байсан ч гэсэндээ яг нэг тийм сэтгнэр идэв штэ нэг өөр охтуудтай. Зүгээр штэ дуудчихаа. Эсвэл зүгээр л харж марчсан охиноо ингээд нэг тийм гацнаас нь мэдрэгддэж штэ өөр охтуудыг нэг үлэг болов хийгээд ингээд хайгаад идэг нь. Тэгснээ дараа нь ингээд чиний эмэгтэй найзыг дагцсан жах ч юм уу те. Тэр хоёр найзууд болсон те. Ингээл хотлоо чиний талаар ярьж гин, чиний сайн найз юм чин те. Чиний талаар илүү мэдэж аавна гэдэг бас л худлаа шалтгаар ингээд найзлж байгаа байхгүй юу. Чамд үнэхээр хайртай л бол тэр охинтой тэгэж ингээ ямар ч юм гарахгүй ингэхгүй. Яа. 8 гэх юм бол таарсан таньдаг охин болгоно муулах, X-аа муулах. Наа охин ч нөгөө ийм охин шүү дээ, ийм явдалтай шүү. Би тэгсэн шүү дээ, ингэсэн шүү. Бид хоёр ингэжсэн чинь тэр ингэсэн шүү. Манай X бүр ийм байсан, тийм байсан. Би ингэж л их харилж исэн. Тэр намайг ингэж гомдоосон, шархлуулсан. Би өстэй тэгдэг байсан, би араас нь гүдэг байсан. Би өстэй ингэж хайрладаг байсан. Тэр намайг тэгсэн. Тэр л ийм заваа охин, тэр өстэй ийм охин. Хоёр хүний харилцаан дээр нэг нь муухай байна гэж яддаг байхгүй юу? Нэг нь гомдоосон болоод л нэг нь л өөрөө ямар нэгэн гомдоохоор тэг шархлуулахаар үйлдэл зүйл хийсэн болоод л тэр эмэгтэй тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өөрөө бас тийм амар ариухан амтан биш байгаа байхгүй юу? Чи тийм өөрөө асуудалтай залуу болоод л танай X-үүд чинь бүгд чамайг тэгж хуурж байгаа, чамайг тэгж гомдоосон байгаа шүү дээ. Чи өөрөө тэгсэн болоод л тэгсэн байгаа. Тийм амар олон ингээд бүх X-үүд чинь ингээд чи тийм азгүй юм бол чамд өөрчн л асуудал юм. Тэгэл нэг таарсан охтуудаа тий дагалцдаг ч юм уу, найзынх нь найз ч юм уу тий. Наа чи өстө тийм охин шүү дээ, ийм шүү дээ, ингэдэг тэгдэг ийм гэв. Чи одоо амар бүгднгийнх нь тэр одоо хувийн амьдрал бүх зүйлийг мэддэг. Хитэн ч охинтой харьцсан. Ямар амар юм. Охтуудын талаар ингээд баг ингээд бүгднгийнх нь ингээд юу юм ааш. Иргэний бүртгэл юу гэдэглээ. Мэддэм бэ. Тийм амар мэдлэгтэй жах шиг. Танихгүй охин байна уу чамд? За ёст гэх юм бол үерхэж байгааг мэддэггүй, харьцаад байгааг мэддэггүй, чамд хайртай нь мэддэггүй, хайргүй ч юм шиг амар ядаргаатай. Тэр хүн бол өөрийгөө ч мэдгүй байна. Том болоогүй байна. Ир хүн болоогүй байна. Зүгээр л нэг том битэй өндөр тинейжер бой байгаад байна шүү дээ. Тиймэрхүү залуучууд бол угаасаа эмэгтэй хүнд хэрэггүй. Зүгээр л чамайг запаасандаа байлгаад ам биш үү? Өөр нэгэн хүнийг үерхийг нь хүлээгээд өөр нэгэн хүнийг яахыг нь хүлээгээд хэрвээ тэр хүн өөрийгөө сонгох юм бол чамайг зайлуулна. Эсвэл байна штэ. Чамтай харьцаад өөр хүн байхгүй ч гэсэндээ чи яг өөрийнх нь 100% type биш сэтгэлд нь хүрээгүй учраас илүү нэгэн өөр хүн гарч ирэх хүртэл чамайг ингээд байлгаад байгаа. Оргуугээс охинтой дээр гэдэг штэ. 10-т гэх юм бол чамайг хүмүүсээс нуугаад идэг. Онлайнаар ч нуу, найзуудтайгаа таарсан ч нуу. Үгүй зүгээр манай найз гэл те. Найз хэм харьцдаг охин гээд хэлж чадахгүй. Ингээл хүмүүсээ хажуу танихгүй дүр үзүүлдэг ч юм уу, холдох ч юм уу те. Чамайг нуугаал ивэл үнэхээр наа залуучин дими. Чамайг яагаад нуугаад байгаа? Яагаад тэлж болохгүй гэж? Яагаад ямар шалтгаантай болов? Яагаад чамайг нуугаад байгаа?
Чи яагаад нуугдаад ингээ хамт байгаад байгаа? Удахгүй ил болох нь хүлээд байгаа мó? Ямар тэнэг юм бэ? Яагаад чамайг нуугаад байгаа? Ямар нөгөө учиртай болол чамайг нуугаад байна шүү дээ. Магадгүй тэр залуу өөр найз хүнтэй ч юм билүү, өөр харьцдаг хүнтэй ч юм билүү. Хэм мэдлээ. Нуугаад байгаа юм чинь нууж байгаа шалтгатай л гэж хараад. За 11-т гэх юм бол X-ийг байнга ярих. Харьцдаг хүмүүстэй байнга ярих. Би энэ охиндоо харьцажсэн, ингэжсэн, тэр хөөрхөн байсан, юм байсан, би тэр ингэжсэн. X-ийг байнга яриад би тэр манай X-тэй ингэдэг байсан, тэгдэг байсан, тэнд ингэжсэн, ийм юм идчихсэн. Бүх X-тэйгээ байсан дурсамжуудаа яриад the fuck чамд яг ямар хамаатай юм бэ? Чи X-ийг сонсох гэж хамт байгаа юм уу? Чи X-ийг сонсох гэж зүгээр л хамаг амьдралынхаа ингээд цаг завыг зарцуулж болохгүй шүү дээ. Тэр хүн X-ийг мартаагүй байна. Тэр хүн X-тэй хайртай хэвээрээ байна. Зүгээр л чамайг орлуулах гэдэг шүү дээ. Онлайнаар сингл юм шиг байдаг. Чи ингээд сторидээ хийхэд тэр зүгээр ингээд чиний сториг өөрийнхөө стори дээр хийдэггүй. Нэг тэгж пост ингэж рил явуулдаггүй. Ер нь л нуудаг. Тэг чиний талаар ерөөсөө мэдхийг хүсэхгүй байх. Чи ингээл нэг юм хэлээл би нэрээ ийм юм мэдэх дуртай тэр үед ингэжсэн гэл ярихчихсан. Өө тийм үү би ч гэсэн штэ. Гэтэ би ийм дуртай ийм тийм гэл дандаа өөрийгөө яриад тий. Өөрийгөө ярьдаг дэндүү би төвтэй. Тийм залуус бол хэрэггүй. Залуус бол эмэгтэйчүүдийг сонсож эмэгтэйний ярьдаг ирчүүд нь сонсдог байх хэрэгтэй. Тийм одоо шалчсан залуу чамд хэрэггүй. Билээж яг тийм яриа залуус байгаа гэдэг. Чиний талаар огт мэдхийг хүсэхгүй. Чамайг ерөөсөө сонирхохчгүй байна. Зүгээр л өөрийгөө яриад байна. Би ямар нэгэн сэдв гарч ирнэ. Би яс тэгдэг. Би. Чи үнэхээр лаг юм аа. Ямар ядаргаатай юм бэ? Тэгээ дараагийнх нь гэх юм бол амар донтой залуус. Зүгээр нэг чадал чадахгүй зүгээр л ээж хаад шууд 2 дугаар суугаар оруулаад явчихдаг тийм. Зүгээр юм чадалж ангууд нэг 2 дугаар суугийн юм шууд ингээл оруулаад ирдэг тий. Тэр хүн чамтай зүгээр л унтахыг хүсэж шүү дээ. Тэр хүний тарих нь зүгээр тийм л юм байгаа байхгүй юу? Ямар ч өөр сэдв байхгүй, ямар ч амьдралын өөр хэв маяг байхгүй, тарихынд нь 100% яг тийм л байгаа. Тэгэл чамтай уулзахаараа тий шууд л ингээл үнсгээл дайраал, ойрт гол дайраал гэдэг ямар нэгэн арманчиг худлаа нэг тийм ийм юм үсэх гэдэг. Тэр хүнс зүгээр чи ингээ ямар ч ариун нандин хайр, сайхан зүйл, чи үнэхээр үн цэнтэй гэсэн зүйл байхгүй тэр хүний хүсэж байгаа зүйл бол зүгээр чиний бие. Бүх охтуудыг, бүх хүмүүсүүдийг бүгдийг ингэж нүхлэх гэж хардаг зүгээр л тийм арчаагүй нийгмийн хог шаар. Тийм хүн чамайг хайрлахгүй. Угаасаа ойлгомжтой. Тэгвэл чиний биеийг л хүсэж байна. Амар шижиг байгаа гэдэг. Ямар ч ажилгүй, арчаагүй, сурлаггүй, юу ч хийдгүй зүгээр л ингээл оршоод байж идэг залуус. Нэг сайхан гаднаалаг яриатай, хөөрөөтэй, тийм байсан байж ажилгүй. Тэр одоо хаанаас мөнгө олж яаж чамайг гэж ихий, яаж чамайг авч явж ганц кино үзүүлэх юм. Тэр яаж чамайг болцоонд үрч чадах юм бэ? Ээж аваараа тэжээлхий сурсан залуус. Тэр ерөн хаанаасаа яаж мөнгө олж шоудаад байгаа. Амар тийм. Тэнмэл амьдралтай гэх юм. Яаж өдөө артал 20 хэд хүртлээ ингэж ажил хийхгүй юу ч хүү ингэж явсан юм бэ? Чи бодоод үзтээ. Тэр зүгээр шоуддаг, зүгээр л ингээл архитал бүдэл шоудаал явцаар хагаад өдий хүрсэн байгаа байхгүй юу? Ямар ч мөнгөний санаа зовох хэрэг байхгүй. Аав ээж болох чинь бэлэн хоолунд гэр орон байна. Найзууд нь ингээл наан цан дуудаал шоу ингээл дуудаал идэг. Тэгэл очиод уугаал идэг. Тийм нэг өмхийрсэн муухай амьдралтай тасцсан. Ингээд хорн гараагүй. Тэгээ байнга шөнийн цагаар бичдэг залуус. Өдөржин таг алга болж ирсэн гинт шүн юу ижин шүн л ингээ гинт чамаа сандаг. Гинт шүн чадчих иддэг. Хамт авахд байнга уцаа оролдоод идэг. Тэр одоо чамааг одоо юу гэж бодоод байгаа юм бэ? Яхаа уцаа оролдоод байгаа юм? Чи оролдохгүй хахад
Та хоёр ямар уцаа оролдох гэж уулзсан юм уу? Уцыг хаасаагүй хинч бүгд хаасаагүй оролдчих. Энэ бол үнэхээр л ойлгомжтой бас л чамайг хүндэлэхгүй байна. Чи сонирхлын татахгүй байна. Уцнаас нь илүү чи гарч чадахгүй шүү дээ. Тэр нэг үзэж байгаа рилнээс нь илүү чи гарч чадахгүй байгаа байхгүй юу? Тэр хүн чамайг уцнаас илүү үзэж чадахгүй байна. Тэгэд нэг өөртөөгөө нэг хөөрөгцсөн залуус идэв шүү дээ. Өчигдөр өстө тэнд исэн чинь миний Facebook IG-г аваад дугаарыг маань асуусан гэдэлтэй. Өөрийгөө амар лаки бодсон. Өөрийгөө байнга тэгж ярьдаг. Одоо цаагаар юу гэж хэлэх гээд байгаа юм? Би чамд гоёдноо. Надаас илүү тий чамаас илүү нь ингээд надад олтно. Бүх охтууд намайг хүсдэг. Харин би чамтай байгаад чи ингээд баярлаарай гэсэн хандлагатай. Тэр одоо юу гэж бодод байгаа? Намайг энэ охин гэсэн асуусан тэгсэн. Яа би харин тэнд очиод ингэсэн тий. Тэр охин ийм болохоор нь би тоогоогүй. Fuck boys. Fuck. За тийм байлаа. Ямар амар хурд ярьж байгаа. За баяртай. Тэгээ найз залуутайгаа үлднөө байна уу өөртөө мэдэхгүй юу? Бити тэгээ худлаа зүгээр найз залуусаагаа өмөрөөд бити өөртөө өмөрөөд тэгээд гачин комент бичээд тэгээ ядаргаат.